За сайн бацхан үзэгчдээ. Тэгээд баярын дараа чинь монголчууд бүгдөө нэг улс орон дээр явж дараагийн үйл амьдрах тийм эрчим хүчээ цуглуулдаг, амардаг, зугаалдаг тийм цагаа. Тэгээд манай багийнхан энэ дээд цагаан арал дээр сайхан 3 хоноо. Тэгээд бидний энэ наашаа явах үйл хэргийг маань замчлаад, шавар шавхаа ихтэй байгаа. Тэгээд тэрийг маань бас ингээд даван тоолуулах тост юм болж байгаа баг хамтаа тагаа жижиг ярьслах хийх гэж байгаа. Тэгээд за сайхан баярлоо. Оо сайхан баярлалаа. Та сайхан баярлалаа. Сайхан баярлалаа. Өөрийгөө нэг тавчгаан танилцуулаад гаач. Өөрийгөө бол энэ баг хамт олноор тавчгаан. Намайг Төвшин Жаргал гэдэг. За ер нь манай багийнхан бол бүгдөө Монголын оффроуд гэх хит их бартац замын уралдаанд оролддог тамирчтай болж байгаа. 2 жолооч, 2 чиглүүлэгчтэй. Тэг явдаг юм хүмүүс гэж. Хаана харьяалагдаж чинь та? Бид нэр Багнуур клубын тамирчдаг шүү. Багнуур клубын. Тий. За. Ер нь жилд хичнээн уралдаан яадаг гэдэг юунд бэлтгэхэд ингээд ямар одоо баг бүрэлдэхүүн ч одоо бид нар бол ер нь нэг тийм төсөөлдгөө юм байна. Годамжаар хаяах таар ваа гэдэг хүнд хүмүүстэйгээ цог явах таар бас сонирм байл да. Яг зүгээр би ер нь энэ Монголд анх яг энэ тэмцээн эхлэхийн анхдагч явж исэн хүмүүсийн нэг нь байгаа. За. Тэгээд зүгээр нэг ингээд хэдэн живтэй залуучууд л энэ тэнд бөөгнөр бол уралдаа явдаг байсан. За. Тэгээд сүүлдээ ингээ хөгжөөд сүүлдээ нүг клубын төлөөллүүд Land Cruiser клуб, Land Dal, Pajero тэ Benz клуб, Patrol клуб, Waz клуб гэд бүгднгийнх нь төлөөллөөс анх одоо Монголын оффроудын холбоог хит бартац замын маструудын холбоог байгуулагдсан. Тэгээд албан ёсны тэмцээнүүд гараад тэгээ ер нь хөгжлийн явцдаа машинууд бас өөрчлөгдөд энгийн машин явдаг байсан бол сүүлдээ ингээд бүгд л карка за бүх юмаа өөрсдөө зохиогоо хийдэг юм болсон байж. Тэгээ энийг хийснээр яг уу залуучууд, эрчүүд бас нэг энэ тэнд хөдөө гадаа явж явахдаа өөрийнхөө аюулгүй байдлыг хангаа явж чаддаг. Шаварт суул яаж гарах уу? За тэгээ бид нар чинь яг л нөгөө наадмын амралтын үеэр чинь хөдөө гадаа явхад нөгөө хамаг амьдралаа гэр бүлээ ихнэр хүүхдээ аав ээжигээ аваад тэгээ явдаг. Тэгэхэд аваар гарахад хэцүү аваарууд гардаг. Тэр бүхнээс бас нэг сэргийлэх, хамгаалах чадвартай болд юм болов уу гэж боддоо шүү дээ. Юу. Одоо энэ чиглэлээр ийм спортоор хичээлдэг хүмүүс хичнээн байна ер нь олон байна уу? За одоо яг ийм машинтай хүмүүс нэг 100 гаруй байгаа юм шиг байгаа. Оо за. Тэгээ энд чинь бас их юу л да. Одоо яг миний хойно байгаа машин гэхэд чинь modified буюу үндсэн гүйцүү араантай гэж явдаг. Хагас мэрэгжлийн гэж явдаг. За хажууд байгаа нь болохоор зэрэг бүтэн мэрэгжлийн буюу яг гүйцүү араамын өөрсдөө турбаагаар зангидаад тэгээ хийдэг. Ийм хоёр төрөл. Дээрээс нь нэмдэг нь нөгөө трак төрөл буюу одоо бидний нөгөө ачааны 31 гэж ярьдаг шүү дээ. Тэднийг бас мундаг тоноглоо явуулсан ийм төрөл байгаа. За мөн сонирхогчдийнх гээд дандаа ордог залуучууд бас байдаг. Тэгээ ингээд яг л нэг 100 гаруй тамирчин байх шиг байна. Оо за. Энэ машиныг одоо ер нь өөрсдөө хийж гинүү те? Тийм ер нь дандаа өөрсдөө хийдэг. Тийм одоо стандарт гэдэг юм уу юу гэдэг те энийг хийлээгээд одоо нөгөө замын цагдаа магдаад бүртгүүлэл номер дугаар авдаг юм байдаг юм уу зүгээр ингээд хийчихэд клубээр явдаг юм уу? Ерөнхий стандарт байгаа. За. Стандарт нь болохоор ерөнхийдөө манай автоспортын холбооноос гаргаад тавьсан стандарт, дэлхийн стандарт гэж явдаг. Ер нь бүх л уралдааны машинуудын каркас хэдийн турбаагаар хийх үү те. За тэгээ матаас нь ямар байх хэвтэй, залгаа нь ямар байх хэвтэй. За тэгээд суудал нь ямар байх хэвтэй. Одоо нөгөө нэг аюулгүй бүс ямар байх хэвтэй гэх стандарт бүгд байдаг. Яг тэрнийхэн дагуу хийсэн машинууд л уралдах зөвшөөрлөө. Тэрнээс замын цагдаа магдаа тийм улсын дугаар бүртгэлээ. За. Энэ хоёр машиныг хийгээд гэдэг юм уу олоод яана гэх одоо бүтээгээд хэдэн жил болж байгаа. Ямар хэн уралдаанд орсон, ямар хэн амжилттай байна? За би болохоор зэрэг анх өөрийнхөө нөгөө нэг бүтэн 80-аар уралддаг байсан. За. Тэгээд тэрийгээ нэг тайрч тастаад хэсэг яваад дараа нэг 69 бас нэг монголчилж дизель мотор бонго одоо хороп моровч гэдэг юм. Тэгж нэг хэсэг явж байгаад тэгээд дунд нь нэлээд завсарлсан бас нэг санхүү мөнгө би хааж болохгүй байгаад нуруундаа бэртэл эднэр авсан. Тэгээд 3
3-4 жилийн өмнөөс юм уу? Энэ яг миний хойноогоо машиныг манай Land Cruiser клубын тэргүүн Санхиро гэдэг Наранбаатар гэдэг нэг ах байдیں۔ Тэрнээс худалдаж аваад за тэгээд авангуудаа ер нь моторын, хоропын, урд хойд шулаак гэдэг ингээд дотор бүх юм бас өөрчлөлт хийгээд ингээд явж байгаа. Тэр хажуудах машиныг болохоор зэрэг манай жавхлан төгс одоо шин задаа тамирч байгаа. За. Оюутан мөлөө. Тий. За. Шүтээсээ автоинженерээр сурч байгаа. Одоо ер нь төгсөх хүрстэй. Ер нь энэ уралдаанд бол ер нь нэг 18 оноос хойш ер нь анх бол дандаа нэг зэрлэг гэ тэмцээнийг бол нэг бага нуураас ойрхон болохоор очиж байнгын үздэг байсан. Тэгээд өөрөө ингэж тамирчин болно гэж бол төсөөлөөгүй явж байсан. Тэгээд энэ спортыг ингээд сонирхоод үзээд явдаг байжгаад манай Багнуур клуб маань анх 21 онд үүсгэн байгуулагдаад. Тэгээд клубын тэргүүн манай Алексей Монголиа гэж ерөөхдөө Инхбат гэдэг манай тэргүүн байгаа. За. Тэргүүн ерөөхдөө Монголын Батат автоспортод бас олон жил бас нэг ерөөхдөө үйл ажиллагаанд нэгдэж явсан хүн байдаг. Тэгээд энэ хүнийгээ төвшгөн дургуулад Багнуур клубын одоо 21 онд үүсгэн байгуулагдаад тэгээд тэрнээс хойш ерөөхдөө манай клуб анх бол ийм Pro Modified английн тамирчин бол байгаагүй 2-3 жил. Тэгээд дандаа сонирхчтой ангилд бол хүмүүс ол зөндөө уралдаг байсан. Тэгээд би болохоор энэ машиныг болохоор сая энэ жилийн 6 сард одоо Монголын Батат авто замын спортын тамирчин Нямдалаа гэдэг эндэ гэдэг хасаа очиж хүлээж авсан байгаа. Бүтнээр нь. Тэгээд анхныгаа тэмцээнд дараханд ороод одоо дараагийн тэмцээн 8 сард Гачууртын тэмцээнд орох гэж бэлтгэл ажиллагаа хийгдээд явж байгаа. Юу нь сайхан байдаг одоо? Яг тэндээс ямар адреналин ялгараад байна уу? Яагаад энэ сонон дурлаад байна? Дуу муу одоо энэ чинь хүнд вэ штэ энэ чинь одоо суугаад явах. Тий, ер нь анх бол дурлсан нэг бол одоо ерөөхдөө энгийн машинаараа одоо хөдөө гадаа уулаад нь шавар бартаагаар ерөөхдөө их аялал зугаалдаг. Тэгээд тухайн үеийнх нь нэг адреналин бас нэг кайп гэх юм уу? Тэр нь илүү гоё санагдсан. Тэгээд тэмцээн үзэх болгон тэгээд ерөөхдөө за энэ уралдаанд нэг уралдаад ч юм уу яаж хүний хажууд суугаад ч юм уу нэг үзвэл бас яад юм бол гэд анх уралцсан. Анхныхаа тэмцээн би өнгөрсөн жилийн зэрлэгээр төвшаахыгаа штурмын хийгээд анхныхаа тэмцээнд орж исэн. Тэгэл уралдаал за энийг иймэрхүү л байд юм байна да гэл. Бас төсөөснөөс хамаагүй өөр гэдэг мэлээ. Гаднаас нь харах өөр, дотор нь уралдаад явах шал өөр гэдэг юм лээ. Тэгэл хүнд хэцүү үе бас байд юм лээ. Түрүүн тэмцээнд ороод өөрөө жолооч болчихсон. Тий, ахтайгаа 3-4 тэмцээнд ороод тэгээ санамсаргүй байдлаар байж байгаад өөрөө гинтийн байдлаар машинаа шуу шийдээд аваад. Тэгэл одоо анхныхаа тэмцээнд орч одоо хоёр дахь тэмцээнд орох гал хүлээж ин да. За амжилт хүсье. За цааш микрофон цааш намжил тавчгаан танилцуулаад сайхан юу татаад байна энийг манай залуучууд одоо ингээл бас нэг дэмий гоо ариг дарс зугаац ингээл компьютер тоглоом ингээл ясан шиг юм. Тэгэхэд ингээ явна гэдэг чинь бас кайфтай шүү дээ. Ер нь гоё шүү дээ бас. Тий. Ер нь ингээд уралдааны машинтайгаа байгалийн сайхан тэгэл хажуугаар нь амарч зугаалчин, уралдчин тэг өөрөө хоббигоо хөөгөө явж байгаа болохоор гарч байгаа адреналин бол ер нь сайхан л та. Би ч одоо 247 төвшин ахыхаа иш дүрмээр яваад нэг тэмцээнд битээр орцсон байна. Сая дараханд одоо Гачуурт байна. Тэрний дараа Зэрлэг байна. Тэг ямар ч байсан чадлынхаа ярээр нь чадхаараа гоё уралдандаа л гэж бодож байна. Юу зорж ин мөрөөдөл одоо зориг мөрөөдөл. Зориг бол нэг шагнал аваад нэг шагналын давцсан дээр гарах л зоригтой л юм болж байгаа да. За нааш микрофон нааш шийшээ танилцуулаад. За өөрийгөө тавчхан танилцуулаад. Нас хийдвэрж байгаа л одоо. За Нав Гүмэл гэдэг одоо 24 настай. Энд 76 шар машиныхаа жахлан төгсөйгөө иш дүрмэг гэдэг. За. Бид төр багын найзууд. За. Тэгээд энэ спортыг ер нь багаас аягүй сонирхдаг гэсэн. Манай аав сонирхтай ингээд дурлалдаг гэсэн. За. Тэгээд ер нь автоцог явж байгаа тиймэрхүү спортоор ер нь амар сонирхдаг байж байгаа. Сая тэгээ манай жахаа манер машин аваад
За хоёлаа ингээд нэг уралдаад үзэх үү. Тэгээ санал тавиад тэгээ за хоёлаа ингээд уралдаа цаашаа ингээд яваад үзье гэд. Тэгээ ерөн шийдвэр гаргаад битээр одоо ингээд нэг тэмцээнд орцсон байгаа. Одоо дахиад тэмцээнүүдэд хүлээгээд байж байна. Шторм гэд юу гэдгийг тэр хажууд нэг харагдана гэж. Ер нь чиглүүлэгчийн хийнэ л гэсэн үг. За. Ямар ач холбогдолтой юм тэр? Ер нь бол барта сааданд ороод шавар суханд суухад буугаад өөрөө гарах процессыг явуулнаа л гэсэн үг байхгүй. За. Одоо андс гэдэг зүйлээ газар зоогоод битээ буюу механик винчи аваач олсын авь зүгээд өөрөө шавраас хурдан гарах. Одоо ер нь хамгийн хурдан овсоотой хаана аваачаа зөв зоовол зөв гарах уу гэдгийг нь ер нь шийднэ л гэсэн үг. Сая таад хайрхан л гарчаад ирээд зам ямарх байна ер нь? Яаж вэ? Зам ер нь ус ихтэй байна. Шавар харин бодсныг бодвол гайгүй. За. Ус бол маш их байна. Ямарх уу? Одоо баримжаал бол ер нь бол битээ зохиолтын юм бол дандаа хамар даваад битээр нэг усан дотор шилж байгаа юм шиг явсараа л. Тэгээ хоорондоо тоглоод хоёулаа завтаа ярддаг байж үл. За. Гэж явж байгаа л ирлээ. Тийм байх шүү манайхаа одоо зүгээр тийшээ гарчна гэж найдаж наашаа яваад бол нэмэргүй. Энэ бол 9 сар хүртэл бол энэ ингээд шавар намаг бол нэг ийм л төвшөнд байна. Зүгээр ийм машинтай болох юм байна тий. Бас яг хайрхан маань бас тэгээд Хайрхан тэгээд бас хүлээж аавн авахгүй гэж бас байна. Мянга сайн машинтай байгаад тэгээ бас очиж чадахгүй буцдаг хүмүүс бас байгаа шүү дээ. Тий. Замаасаа буцдаг. зөв зохистой явна гэдэг бас өөрөө гоё л да. Аа. Хамгаалал гэдэг зөв шийдвэр хогноо байхгүй ч Тий. Одоо юу гэдэг нь нэг тийм хүмүүс бас зүгээр бид нар ингээд өнцгөөс харах дээр гаднаас өнцгөөс харж байгаа юм бол за нэг зам одоо ста байгаль дэлхийн бэлтгэх гэдэг тийм байдаг. Тэн дээр ямар бодолтой байдаг. Сая чинь нэг зөв гэдэг дээр ингээд нэг бас нэг хүн чинь бол мэдээж энэ байгаль дэлхийн нэг гэсэн чинь эндээс бид нар бас өөрийнхөө одоо дураараач гэж хахихад таашаа кафе авч одоо бас амьдрах ёстой шүү дээ. Энэ хоёрын зөрчлийг яаж зохицуулж байна? За одоо угаасаа мэдээж Монгол хүн болго байгаль дэлхийдээ бол угаасаа аялдаг. Тэгээд аялахдаа зөв зохистой одоо хог дээрсэн бол хогоо аваад тэгээд одоо жишээлбэл мод бургас ч юм уу тайрахгүй ч юм уу одоо нэг байгаль дээлтэй аялна гэдэг нь л ер нь зөв юм болов л гэж бодоод. Аа. Тийм. Тэгээ бас хитрхи одоо юу гэх хайнг ч юм уу бас нэг тийм ёс бус зүйл гаргадаг их хүмүүс байдаг. Аа. Тэр хүмүүс маань бол ерөөхдөө байгальтай илтэл юу аялаарай л гэл хэлхий да. За микрофон аашна. Ер нь залуучууд нэлээ ороод байгаа шүү дээ. Өөрөө ч бас олон хүнийг одоо нэг энэ ороо татсан байна дээ ер нь. Тэгсэн. Ер нь 10 гараал явах байхаа. 10 гараал явах байх. Тийх байх. Чиглүүлэгч жолооч нартайгаа нийлээд би Land Cruiser клубд анх явж байхад тэнд бид нар чинь бас бөөнөр ингээ аялаа явцгаана. Аа. Тэгээ тэндээсээ бас Бацайхан бид хоёр чинь хамгийн анхны уралддаг байсан. За. Тэгээд тэнд байсан клубд байсан найзууд маань цуг яваад цуг машинд маань юм хийлцээд тэгээ хажууд ингээд чиглүүлэгч хийгээд тэгээ явж исэн залуучууд нэлээд олон ер нь уралддаг болсон. Спортын маструуд болсон явж байгаа. За. Тийм нэлээд олон шагнал төрөвтэй залуучууд байгаа. Аа. Тийм. Асуудалтай хүндрэлтэй бэрхшээлтэй зүйл юу байна? Одоо ингээд явж явахад тэмцээн уралдаанд ороход. За яг зөвөр бидний хувьд зарим хүмүүс тэгж бодоод байт юм шиг. Мөнгөтэй баян хүний спорт. Харин илүүтэй гарсан тий. Тэгээ илүүтэй гарсан мөнгөтэй гэдэг. Ялч хүний хобби гэдэг ер нь ямар ч спорт байсан. Явган аялал уулч гэхэд л хууц бэлтгэл авахд 10-20 саяар бэлтгэл хийдэг штэ. Тий. Тэрнтэй адилхан машин бол мэдээж арай жоохон өндөр. Тэгээд энэ бүхний чинь хийгээд ингээ яваад тэмцээн болгонд ингээд ороход такс төлдөг. Татвартай энэ мэн дээр ер нь санхүүгийн асуудлууд гардаг. Аа. Та хэд ивент итгэх юм уу? Багийн одоо нэг тийм одоо дэмждэг тийм юу байна? Ер нь ер нь томоохон гайгүй тэмцээнүүдэд манай Багнуур клуб такс төлөөд явж байгаа. Аа. Тийм бусдаар бол өөр ивент итгэж байхгүй ч. Ер нь хэр үзэгчд байдгийг. Үзэгч их шүү. Их үү? Тийм ер нь би бол тэгж боддог ш. Тэр Пажиро клуб ер нь хоттой ойрхон болж байгаа тэмцээнүүдийг бол за баг нэг манайхан 69 үздэг. Тэрэн шиг тэрнээс ч ихэнх үзээд байна гэж хардаг. Аа. Тийм. Хоттой ойрхон болж байгаа тэмцээнүүдийг л үзэгчд маш их үздэг. Сая Дарханд болсон тэмцээн, Сэлэнгэд болсон тэмцээн гэх чинь
Ер нь амар их үзэж байгаа хүмүүс. Тий. Тоог нь бол хэлж мэддэг. За. Ер нь бол яг хоо зүгээр үзэгчтэй хандаад хэлэхэд ийм сайхан залуучууд ингээл хүчтэй зоригдсон, чиглэлсэн ийм нөхдүүдтэй бас багийн одоо юу гэдэг дэмжигч бол танд татгалахгүй юм байна тест. Дуртай юм. Тийм боломж байгаа юм байна шүү бас. Тий. Багийн спортын одоо спорт болгоно л одоо нэг компани ч гэдэг юм, нэг хүн, нэг байгууллага ивент итгэж ингээд цаашаа амжилттай явуулаад шүү дээ тий. Тийм бас хэрэгтэй юм байна. Маш их хэрэгтэй гэдэг тэр бол. За зүгээр нийт одоо ингээд сонирхож байгаа, үзэж байгаа хүмүүстэй хандаад хэлэхэд юу байна? За ер нь авто спортын хүн учраас хүмүүсийг одоо яг бүгд гадуур аялаа хөдөө гадаа явж байгаа. Машины болон өөрсдийн аюулгүй байдлаа маш сайн хамгаалж яваарай. Гүйц төрүүлэх үйлдэлээ зөв хийгээрэй. За тэгээ шөнө явахдаа гэрлээ шилжүүлж байгаараа тэрнээс маш их аваар гарч байгаа. За тэгээ хөдөө гадаа явахдаа ер нь бол хүн байгаль дэлхий байгаль хангаадаа аялж болно. Гэхдээ авж ирсэн хогнуудаа буцаагаа аваа явж байгаараа л гэж хүсэе да. Тий, бидний эх орон бол биднийг сайн амьдраасаа, сайхан болоосаа одоо энэ эх орноороо, улс орноороо, газар нутгаараа, хүн ардаараа бахархаж тэрийг мэдрээсэй гэсэн бас л нэг тийм хэлбэрээр өөрсдөө илэрхийлэх гээд, өөрсдөө ойлгох гээд ингэ явж байгаа залуучуудын багтаа тавчгаа ярьцлага хийлээ. Тэгээд та бүхэндээ баяр хүргэе, амжилт хүсье. За. Манайх ингэх гээд байгаа юм байна. Нааш наад. Цаашдын ирээдүйн уралдаан тэмцээн янз бүрийн юмд амжилт хүсээд машиндаас юм одоо 10-аас шүмшгэлж янз бүрийн болсон юм багс, янз бүрийн унсан юм багс та. За тэгээд бас тийм хадаг зөөж өгөрөө гэж байгаа юм байна. Тэгээд энэ нь дараа сайхан зөөгөөд үзье. Дараагийн спорт уралдаан тэмцээнд чинь амжилт хүсье. За бид бас ард талд нь бас одоо та бүхнийгээ дэмжээл балигчлал зогсгоор болчлоо шүү дээ. Та хэд хэлчихсэн байхгүй тэнгуут нь бид нар. За тэгээ өргөлөөрөө ч хүртэл дэмжинэ гэж байна. За ингээ баярлалаа. Тэгээд та бүхэн маань сайхан амраарай, сайхан тусаарай, сайхан амарчаарай. Тэгээ сайхан хэдүүлээ ажиллаа хийгээл улс орноо өөдөн татах бас хөгжүүлэх ажилдаа ингээл бүгдэлч амьдралдаа ингээл шумбуу орно шүү дээ, тий. Богдохоо хугацаанд. За тэгээд манайхан хэлэх юмнуудаа бол сайхан нэг мэдчилгээ төвшүүлчихэд хэдүүл ярьцлахаар өндөрлөж. За. Хэлээсээ. За тэгээд нийт монголчууд минь хөдөө гадаа аялал зугаалахдаа байгаль орчиндөө ээлтэй байгаль орчноо бохирдуулахгүй хогоо цэвэрлээд эрүүл зөв аялаарай. За баярлалаа. За мэдээж монголчууд маань тэгээ сайхан зундаа арилдаг. Тэгээ гоо хол замд явж байгаа жолооч нар маань аюулгүй байдлаа сайн хангаж бүсээ сайн зүгээд гэрлээ шилжүүлээд хамгийн гол нь нэгтэй бол хүний амь нас байдаг. Тэгээд сайхан аюулгүй байдлаа сайн хангаад аялж зугаалаарай. За гэлээ. За аялал зугаалд явахдаа болгоомжтой явцгаагаараа. Тэгээд монголчууд хэлдэг штеп. Сайн яваад ирсэн үү гэсэн болохоос хурдан яваад ирсэн үү гэж асуудаг болохоор аюулгүй байдлаа маш сайн хангаж явцгаагаараа. За баярлалаа. Харин уралдааны машины жолооч нар яараа тэргүүгээд байгаа нь сонь байна. Уралдах өөр ер нь ингэдэй. Одоо нэг боксны ч юм уу те. Тамирчид, зодооны төрлийн тамирчид, бүхчид ч юм уу. Гадуур явж байхад ингээд хүн амьтад өдөөд тахлаар бүр ингээд нэг инээд хүрээд тоодгүй гэдэг шүү дээ. Яг тэгвэл тэд нар чинь үүсэх ёстой газараа хүчээ гаргаа үзчихдэг учраас. Бид нар болохоор нөгөө тэмцээн дээрээ дахих хийх бүх юмаа хийгээд тэгээд ингээд сайхан тавьширч байгаа. Сэтгэл нь ханждаг юм байл да. Тэгээ бусад үед яг ном дүрмээрээ. Ном дүрмээрээ ер нь давхитггүй шүү дээ. За. Ер нь их хурдан давхихгүй. Тэгээ ерөнхийдөө унаад онхолтоод ингээд юм үзчихдэг болохоор зэрэг тэр байдлаа маш сайн хангаж явдаг гэсэн үг л дээ. За энэ их сонио үг байна. Ер нь дахиад байгаа чинь бидний нөгөө бүхсний гожиг гараагүй тэл холбоотой юм байна шүү. Тэгээд хэдүүлээ. Баярлалаа. За баярлалаа.